Өглөөнөөс мөнхийн галт бамбай маршал Константин Рокоссовскийн хөшөө танкны дэргэд улаан үдийн иргэд хүндэтгэлийн харуулт зогслоо. Бурадаас 120 мянга гаруй хүн фронтод мордсноос 3-1 нь л эргэж иржээ. Энэ эмгэнэлтүүдийг дурсах хүндэтгэлийн цуглаан болж байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгасан дайныг бид туулсан. Гэсэн ч бид яллаа. Ард түмэн нэгдэж фронт болон ард тал нэгэн хүчээр зогссон. Өнөөдөр нацизм, фашизм дахин нүрээ харуулж байна. Гэвч манай ард түмэн газар нутгаа хамгаалсаар байгаа. Үнэхээр л айл бүрийн өвөө, элэнц өвөө нар эх орны дайнд оролцсон байдаг. Манай гэр бүлд ч энэ бол онцгой өдрүүдийн нэгэ. Аав маань хар талаан флотод алба хаасан дайчин хүн байсан. Иймээс бид бүхэн энэ өдрийг гүн хүндэтгэлтэйгээр дурсдаг. Хөдөлмөрийн Баатар хот улаан үд энэ бахархалаа эрхэмлэн дээдэлдэг. Та бүхэн харсан бах. Өнөөдөр цэрэг, сонсогч, сайн дурынхан иргэд бүгд хүрэлцэн иржээ. Военнослужащие, кадеты, волонтеры, участники все пришли. 84 года. Өнөөдөр 84 жилийн өмнө буюу 1941 оны 6 дугаар сарын 22-нд нацист Герман зөвлөлтийн хил рүү довтлосноор эх орны агуу дай эхэлсэн. Үнэхээр хүнд ялалт байсан. Сая зөвлөлтийн зэргүүд амь үрэгдсэн. Тиймээс энэ өдөр бол Орос даяар гашуудлын дурсгалын өдөр юм аа. 1 минутын хүндэтгэл үзүүлсний дараа буудлахын дууд сурайтлаа. Дараа нь мөнхийн галт бамбайд цэцэг өргөж дурсгалын зул асаалаа. Манай улс ард түмний түүхэнд энэ өдөр бол гашуун дурсамжтай агуу эх орны дайн эхэлсэн өдөр юм. Яг 84 жилийн өмнө фашистууд манай эх орн руу халтан довтлоо. Ард түмэн нэгдэж фронтод ч, ард талд ч хамтран тэмцэж дайсны нутаг дэвсгэрээсээ хүн гаргасан. Сануулхад 1996 онд 6 дугаар сарын 22-ны өдрийг аль биесээр дурсгалын болон гашуудлын өдөр болгон зарласан. Энэ өдөр Орос Албаны улс болон эх орны дайнд оролцсон бусад улс орнуудад төрийн далбаа бүхийлгэж эргээд дурсгалын цэцэг өргөдөг уламжлалтай. Зун дундаа орж халууны эрч нэмэгдэж сэрүүн усанд орох хүний тоо ихсэж байна. Харамсалтай нь улаан үд хотод зориулалтын наран шарлагын газар байдаггүй. Тиймээс бид хотын эрен хайх аврах албатай хамт сэлэнг мөрний дагуу урдчлан сэргийлэх үзлэгт гарч усаар явах аюулгүй байдлын талаар иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Өнгөрсөн зүүн Орос Албаны улс даяар усан сангуудад ойролцоогоор 20,000 хүн амнасаа алдсан. Энэ бол нэгэн жижиг суурингийн хүн амтай тэнцвүүц тоо юм. Харамсалтай нь тэдний дунд 300 гаруй хүүхэд байжээ. Хүүхдүүд ихэвчлэн найзуудтайгаа бөөнөрөө хамт усанд ордог. Нэгэн живхэд тэд тэр дарууд нь эцэгтэй мэдэхээс эмээдэг. Гэртээ ирээд дуугүй сууж байгаад дараагийн өдөр л хүүхэд сураггүй болсон талаар мэдээлэл ирдэг тохиолдол бий. Хэрвээ аврагчид насанд хүрээгүй хүүхдүүдийг том хөнгөгээр усан сэлж байгааг илрүүлбэл тэднийг нэн даруй хүүхэд хамгааллын албанд шилжүүлдэг. Эцэг эхт нь 2,000 рублээс эхлэн торгуул ногдуулна. Аврагчдыг хэлж байгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд анхудаа Уда болон сэлэнг мөрнүүдийн усны төвшин эрс буурсан нь ноцтой аюул агуулах эрсдэлтэй болжээ. Усны төвшин багассан учраас олон жижиг арлууд үүсч хүмүүс болгоомжгүйгээр гүн рүү орж эхэлж байна. Өнгөрсөн жил энэ хэсэгт ус гүнзгий байсан бол одоо шалбаг мэт харагдана. Гэвч цааш жаахан алхахад огцом гүн болохыг мэддэггүй юм аа. Энэхийн гүний урсгал нь хүчтэй юу? Тийм ээ. Манай удаан мөрөн болон сэлэнг мөрөн хүчтэй урсгалтай шүү дээ. Ерөөсөө босч болохгүй. Өнөөдөр хотын голууд дээр 10 орчим аврагч жижүүр хийж байгаа бөгөөд эргийн дагуу эргүүл тогтмол ажиллаж байна. Хотын төв дурсамжийн онцгой орон зай өнөөдөр энд ажил эд өрнөж байна. Гор Зеленхозын ажилтнууд мөнхийн галын дурсгалын хөшөөний өмнөх цэцгийн мандлыг цэцгээр чимэглэж байгаа нь энэ юм. Үүнд зориулан 15,000 нэг нас ургамлын өрсөлгээг өнгөний тусгай зохицлоор сонгожээ.
Оранжевый цвет. Улбар шар хүрэн өнгө бол Георгийн тууцны өнгө. Улаан өнгө нь одны бэлэгдэл, хадуур ба алхвал алт, зевсгийн өнгийг илтгэнэ. Өнгөнүүд хоорондоо уялдаатай, зохилттой байх үүднээс сонгогдсон. Нийтдээ 10 орчим төрлийн нэг нас дургамлыг ашигласан. Однолетних цветов. Поливать клумбы. Цэцгийн мандалуудыг өдөр буруслана гэсэн ч ажилд хамгийн их хүндрэл учруулсан зүйл нь төмөр хэдтэй цэцгийн мандал. Ийм мандлын хөрсний гүн ердөө 15 см бөгөөд бүтцэн эх орны дайны одонгийн хэлбэртэй баатарлаг үйлс ард түмний дурсамжийг илтгэсэн бэлэгдэл юм. И народной памяти. Изготовление Одонгийн хийцийг бүтээхэд бүтэн сар зарцуулсан. Дараа нь хийцийг зөв өнцгөр байрлуулах шаардлагатай байсан. Тэгж байж одонгийн хэлбэр танигдах бөгөөд ус уран улын үндснээс асгарахгүй байх боломжтой болсон. Мөн халуунд төсвөртэй цэцгийг сонгосон. уже к вечеру. Орой гэхэд шин цэцгийн мандал хотын иргэдээ өмнөх бүх гоо үзэсгэлэнгээрээ дэлгэгдэх болно. Тэр цагаас хойш зуны турш энэ мандал ард түмний баатарлаг дурсамж үрд мөнхөд амьд байхыг сануулах болно. Константин Синицын специально для программы новости. Атмосфера как на Олимпиаде. Олимпийн уур амьсгал шилдэг тамирчдын дунд эмч, багш, агрономч зэрэг мэргэжлийн хүмүүс багтжээ. Эдгээр хүмүүс өдөр бүр спортоор амьсгалж, хөдөөгийн наадамд бэлтгэж энэ тэмцээнийг хамгийн чухал үйл явдал хэмээн хүлээдэг. Наадмын нээлтээр Иркутск дүүргийн дарга Леонид Фролов оролцогчдод хандан мэндчилгээ төвшүүллээ. Большое вам спасибо. Та бүхэнд оролцож байгаад гүнээ талархал илэрхийлье. Эрүүл амьдрал спортоор хичээллэхийн төлөө урагшаа. Держать. А Ани Чипикова Харин Анна Чепикова Орос албаны улсын төрийн талбай мандуулах нэр төртэй үргийг биелүүллээ. Ээж тамирчин мөн молодежны тусганы идэвхтэй оршин суугч тэрбээр хэдэн жилийн турш туухай өргөх спортоор хичээллэж спортын дэд мастрын болзол хангажээ. Анх удаа талбай мандуулах үргэж нэр төртэй гүйцэтгэлээ. Өнөөдөр анх удаа төрийн талбайгаа мандууллаа. Маш их бахархаж байна. Би хувьдаа бидний эрч хүч, амьдралын хандлага, нийгмийн байр суурь нь спортоос хамаардаг гэж итгэдэг. Өдөржин биш юмаа гэхэд өдөр бүр багж тухай спортоор хичээлэх хэрэгтэй. Ингэснээр бие сэтгэл хоёулаа эрүүл байна. один из самых Наадмын хамгийн сэтгэл хөдлөх мөч бол гэр бүлийн төрөл юм. Наадмын гол чимэг бөгөөд хэдийн хүмүүсийг нэгтгэдэг гол илэрхийлэл болжээ. Ээж, аав, өвөө, эмээ бүгд оролцсон. Карлук тусганы Саязанак иргэд хүүгийн хамт ширээний теннисний төрөлд оролцож байна. Манай гэр бүл спортлог хүүтэйгээ ширээний теннис, волейбол тоглодог. Бид спортод дуртай. Волейболом. Вообще любим спорт. Оролцох нь чухал уу, ялах нь чухал уу? Оролцох нь чухал. А соревнования механизм. Механикчдын тэмцээн хамгийн сонирхолтой төвөгтэй төрөл. Тракторын жолооч нар тойрог дээр очиж саваар тойргийг өргөж зүүн баруун тийш могоо хөдөлгөхийн дахин байранд нь тавих тусгай даалгавар гүйцэтгэдэг. Алдаанд торгуулт ононо. На место. За ошибки штрафуют. Хэцүү юм байхгүй. Та хаанаас энэ бүхнийг сурав? Би даад сурсан уу? Өөрөө. Сельские игры. Хөдөөгийн наадам бол нийт 11 төрлөөр өрсөлддөг. Дүүргийн хэмжээний уламжлалт үйл ажиллагаа бэлтгэлд хэдэн сар зарцуулна. Талбайг тогтжуулж трактор сайлын аппаратыг шалгана. Аппарат. Томоохон сумууд бүх төрлөөр баг бүрдүүлдэг. 10 төрөл дүнгийн тооцоонд ордог. Хомутова, Үүрик, молодежный Аёк, Карлук гэсэн 5 сум хоорондоо өрсөлдөж байна. Посетил открытие. Иркутск дүүргийн засаг дарга Леонид Фролов наадмын нээлтэд оролцож тамирчидтай уулзлаа. Тэрбээр энэ бол хүмүүс зориулсан эв нэгдлийг бэлэгдсэн арга хэмжээ хэмээсэн юм. Людей. Они показывают. Наадам Иркутск дүүргийн ив нэгдлийг илтгэж байна. Манай залуус мужийн тэмцээнд тогтмол байр эзэлдэг. Иркутскийн спортын сайд өөрөө хүрэлцэн ирж захирагчийн талархлыг дамжууллаа. Энэ бол маш чухал урам зориг өгсөн явдал юм а. В первый день соревнований. Эхний өдөр хэд хэдэн төрөлд ялагч тодорлоо. Механикчдын төрөлд Мамоны баг, сайлчдын төрөл болон түүний тухай өргөхөд мөн молодежны тусганы баг ялтай болжээ. Гэр бүлийн төрөлд иргэдийнхний гэр бүл нийт оноогоор тэргүүллээ. Карлукского муниципалитета. Хөдөөгийн наадмаас гадна төрөл тус бүрээр тэмцээнүүд зохион байгуулдаг. Хөл өмбөг, гар бөмбөг гэд олон төрөл байна. Жил ирэх тусам арга хэмжээний тоо нэмэгдэж байна. Сум дүүргүүд маань иргэдэд зориулан идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай. По итогам командный зачет возглавил. Багийн нээлбэр дүнгээр молодежны суурин тэргүүлж Хомутова 2 дугаар байр, харин наадмыг зохион байгуулсан Үүрик сум 3 дугаар байрт орлоо. Эдгээр багууд 7 дугаар сард залаар тосгонд болох бүсийн хөдөөгийн наадамд Иркутск дүүргийг төлөөлөө оролцсноо. Специально для программы новости. Сергей подключил за гол. Шалунов ставит точку в этом матче. Высыпают ярославцы на лед. Впервые в истории «Локомотив» завоевывает главный трофей континентальной хоккейной лиги. И площадка просто усеяна сейчас
экипировка игроков ярославской команды, которые обнимают друг друга крепко. Большая победа для Челябинскийн трактор багтаа өрнсөн ширүүн тулаанд Ярославл хотын хувьд түүхэн ялалт боллоо. Уламжлалаар бол аваргын цомыг хүртсэн багийн тоглогч бүр цомыг нэг өдөр өөрийн төрсөн нутагт авч явах эрхтэй байдаг. 27 кг жинтэй Гагарны цом ийхүү дахин Орос улбаны улсын өнцөг булан бүрээр аялах боллоо. Тэгвэл энэ удаа цом Чита хотод хүрэлцэн ирэхээр болж байна. Ярославлын Локомотив багийн довтлогч Максим Березкин 23 жилийн өмнө энд мэндэлсэн билээ. Локомотив исторический команда железо. Локомотив бол түүхэн утгаараа төмөр замчдын баг. Тиймээс Максим Березкин эхлээд өвөр байгалийн хязгаарын төмөр замын удирдлагын газар зочлжээ. Шүтэн бишрэгчтэйгээ уулзаж сүүлийн тоглолтын сэтгэл хөдлөлөөсөө дурслаа. Үүний дараа тэрээр орон нутгийн филармонд гарын үсгийн удирдлага хийсэн байна. Үүднээс урт дараалал үүсжээ. Очередь уже выстроилась от самого входа. Өнөөдөр онцгой нэг гараг болж байна. Энэ өдөр өвөр байгалийн хязгаар нутгийн спорт тэр дундаа хоккейн түүхэнд мөнхөрнө. Гагарны цом бол Оросын хоккейн хамгийн дээд шагнал. Мэдээж хүн бүр ойртож хурч үзхийг хүсэж байна. Среди пришедших зал Манул хоккейн клубын олон залуу тоглогч гарын үсэг авах гэж ирсэн бөгөөд тэд Максим Березкиныг үн сэтгэлээсээ биширдэг. Хүүхдүүд өөрсдийн цамц шайба авч иржээ. хочется равняться. Та ямар зорилготой ирэв? Ну, посмотреть на кубок. Цомыг харж мэрэгжлийн тамирчны гарын үсэг авъя. Би ч гэсэн энд цом бариад гарын үсгээ өгмөр байгаа. Мечтаю приехать сюда с кубком и давать всем автограф. Когда-то такую Максим ч ийм мөрөөдөлд хийж явсан цаг саяхан олон жилийн уйггүй бэлтгэл сахилга бат амжилтанд итгэх итгэл мөрөөдөлд нь хүрэгчээ. свое дело. Яг нэг жилийн өмнө Локомотивын шигшээ шалгарч Металлургт ялгцсан. Тэр үед Максим сэтгэлээ тайвшруулсан дараа эх жил буюу 2025 онд заавал Гагарны цомыг авнаа. Заавал ч та давчирна гэж хэлж байсан юм. Энэ бол биелэлээ олсон мөрөөдөл. Өнөөдрийн уулзалт үнэхээр сэтгэл хөдлөлгөн байлаа. Шүтэн бишрэгчт нь халуун дотноор угтаж авсан. И, конечно, какой Ямар хоккейчин гэхээр мөс, шайб, клюш хувцасгүй явах билээ дээ. Максим Чарат мөсөө ордонд тусгай хувцас өмсөн идэвхтэй бэлтгэл хийж буй. Слэж хоккейн тоглогчдтой уулзлаа. Дөрөв сэтгэл хөдлөл нь хоккейтай адилхан. Түүнтэй уулзахаар Манул клубын хүүхдүүд ч иржээ. ждали и ребята из команды Манул. Сегодня хоккей Хоккей бол өвөр байгаль Хайко хотын Янфэн хошууны ус намгархаг бүс нутгийг эрдэс бодсоор баялаг Авст тэсвэртэй ургамал болох Тэнгисийн Аспарагусаар тариалжээ. энэ бол давстай өрс. Ийм газар энгийн ургамал ургадаггүй юм. Энгийн ургамал тарих зардал өндөр, харин ургац маш бага байдаг. Харин Тэнгисийн Аспарагус ийм өрсөнд маш сайн ургадаг бөгөөд энэ үнэхээр үнэтэй ургамал юм а. Это очень ценная культура. Полив морской спаржи. Аспарагусыг загас үржүүлэхийн аж ахуйн шим тижээлтэй бохир усаар усаж болдог. Ингэсэн нь зардал багтаа бөгөөд байгальд ээлтэй арга юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү ургамал нь өргөн нэвтрэх боломжтой ажээ. Потенциалом внедрения. Тэнгисийн Аспарагус давстай өрстэй бүс нутаг бүхэнд ургах чадвартай. Шинэхэн Тэнгисийн Аспарагусыг ногооны нэгэн адил түүхийгээр нийтэх боломжтой бөгөөд холестерины хэмжээг бууруулах нөлөөтэй. Мөн гүн боловсруулалтын аргаар биологийн давс гарган авах боломжтой юм а. На основе культуры Үүнээс гадна уг ургамлыг цай, гоо сайхны бүтээгдэхүүн хүнсний нэмэлт болгон боловсруулах боломжтой. Тооцоогоор энэ ургамал нь жилд нэг га тутамд 750 мянган юаны орлого авчирч, үржил шимгүй давст хөрсийг тижээл ашиг орлогын их үүсвэр болгон хувиргаж байна. Алиса Косюк, Юлий Сижитян.